миний хувьд бол биш нэг Монголд ингээд нэг офсын ажил хийж байгаад Америкт ирээд нөгөө яалчгүй нөгөө зардал мөнгө олохын тулд нөгөө нэг барилга дээр ажиллана, таксинд явна гэх мэт ажлууд хийжсэн л да. Тэгээд тэр ажлууд бол надад бол яг үнэндээ Монголд хийжсэн ажлаас минь илүү бага кайфыг өгчээс одоо амьдралын утга учирын хувьд бол айгүй тийм онцгой мэдрэмж төржсэн. Өнөөдөр бид бүхэн Чикаго хотод ирсэн байна. Чикаго хотоос ингээд очтойгоо хамарчсан уулзаад ярилцахаар ирсэн байна. Тэгээд очичи өөрийнхөө талаар нэг товч танилцуулаач. За. Бүр эхнээс нь танилцуулах. Уу яг одоо байгаа нөхцөлөд танилцуулах. Одоо хаана ямар ажил? Одоо би Capital One гэдэг банкнд senior engineer гэж ахлах програм хангамжийн инженерийн ажлыг хийж байна. Тэгээд эндээ ажиллаад одоо нэг 7-8 сар болж байна. Тэр хавцаа болж байна. 7 сар ч юм уу болж байна. Тиймэрхүүлэнд одоогийн төлөв бол за одоо бол Чикаго хотод ирсэн байгаа. Тэгээ өмнө нь болохоор хоёулаа чи Сиэтлд бас нэг байранд хүртэл байж байсан. За тэгэхээр яг асуултаа хүн болгоноос ер нь хэдэн онд Америкт ирсэн юм бэ? Америкт би чи 14 оны 100 ирсэн юм бүр. Одоогоос яг 10 жил орчмын өмнө. Тэгээд за тэгэд яг хөө бид хүмүүсийн сонирхчоор шууд технологийн салбарт Америкт ирэнгүүтээ орч чадсан юм уу? Яасан ер нь те энэ одоо Capital One-д орохоос өмнө ер нь хаана ажиллаж байсан тэр тухайга. Анх ирээд бол ирэхээс өмнө Монголд нэг хэдэн project төр аваа гайгүй ажилласан байсан. Тэгээд мэрэгчлэрээ. Тэгээд тэр инерцээрээ одоо үргэлжлүүлэхээс санаа бол байсан. Тэгвэл ямар нэгэн тийм судалгаа байгаагүй, ихний бэлтгэл байгаагүйгийн улмаас ирээд нөгөө нэг мөнгө санхүүгийн асуудалтай тулгархаас өсвөлдөө жоо хар бор ажил хийгээд нэг жоох явсан. Тэгээ явцдаа бол шууд ажилд орох гэж нэлээд оролдож фейлдээд одоо байж болох бүхэл алдааг гаргаад тэгээ ер нь нэг жоох хальшрах, шантрах байдал үүсэн гүтлээ. За нэг сургууль бараад игээд тэгээд 17 оны 1 сард Maharishi International University гэдгээр ороод тэгээд дараа жилээс нь чинь 1 жил орчим сурчиж байгаа. Тэгээд дараа жилээс нь State Farm гэдэг эдгийн даатгалын нэг компани байдаг. Тэрүүнд ороод ахлах инженерээр ороод 2-3 жил баг 4 жил ажилласан нь тэндээ. Тэгж байгаа 21 оноос Seattle гэдэг Microsoft компанид ажилд ороод тийш олох зөв жирийн програм хангамжийн инженерээр орсон. Тушаалын хувьд бол буурж орсон. Тэгээд тэндээ нэг 2 жил шахуу ажиллаж агаад тэгээд энэ компаниас нааштай байдал гарч ирээд тэгэж орсон баг. За яг нөгөө одоо товчхон ярьж болохоор бүх юм л те шууд өсрөөл орсон юм шиг асуудлууд болоод байна. Яг хүн болгоо одоо эргэлзэж байгаа шүү дээ. Би ингээл Монголд ингээд ажиллаж исэн туршлагыг энэ State Farm гэдэг компани ер нь хүлээн зөвшөөрч исэн юм уу? Монгол дипломыг чи ер нь харсан юм уу? Яасан бэ? Яаж тэнд одоо оров? Би бодохдоо бол дипломыг тэд нар харсан байх гэж нэг бодохгүй байна. Би яг сайн мэдэхгүй байна. Яг ер нь бол нэг материалуудаа сабмит өгч байгаа шүү дээ. Яг ажилд орохдоо бол бүх материалаа өгч байгаа. Гэхдээ тэрийг нэг хүн нээж хараад энэ тим сургуульд өгсөн юм байна гэдэг юм уу? Дүнгийн бүр хараад энэ би бол яг тэгэж бодохгүй байна. Гэхдээ мэдэхгүй яг хүн харсан хэсгийг. Зөвхөн ер нь бол ихэнх зүйлүүд надад мэдрэгдснээр бол ярьслахан дээр тулгуурлаж л авагдсан ер нь бол. Монгол тэр урд нь ямар лаг юм хийж исэн юм уу? Муу юм хийж исэн юм уу? Ер нь их тоодгүй юм байлээ. Монголын хийж исэн юмнуудыг ингээ ярихад бол энд бол одоо Монголдоо бол нэлээд гайгүй юм хийцэндээ гэж бодоод байгаа боловч энд бол ер нь жултаад байдаг. Нэг тийм хүнд гайхуулаад байхаар юм болдоггүй тэгэл байдаг л зүйлштэй гэдэг өнцгөр тэгж хүлээж авч байна. Тэгээ ер нь бол ярилцлахаа л их сайн өгөх хэрэгтэй юм байна. Ярилцлаган дээр яг ямар стратеги баримтлахын, ярилцлахаа яг яавал яг хүмүүстэй таалагдахын гэдэг өнцгөр л ерөнхийдөө бэлдэж тэгээ сургуулийн өгсөн заавар зөвлөгөө зааварчилгааны дагуу бас тэгээ найз нөхдийн хүмүүсийн зааварчилгааны дагуу тэгээд Монголоос бол нэлээд өөр л дөө. Шууд инерцээрээ шууд тусах гэхээр жоохон соёлын ялгаанаас өсвөлээд нэг жоохон өөр юмнууд бол гарч ирдэг юм бол. Англи хэл мэл бас жоохон хэцүү шнэ. Хэл бол нэлээд хэцүү байсан яг тухайн үед бол. Хэл бол ер нь хамгийн том бэрхшээл байсан. Тэр хүмүүсийн чинь өөртөө итгүүлж өөрхийн ярьж байгаа юм яг үнэн зөв ярьж гин. Тэгээ өөртөө ихтгэл өнөмжл төрүүлэхийн тулд чинь тэр чинь хамгийн нэгдүгээр зүйл хэлээрээ л илэрхийлнэ шүү дээ тиймээс. Ямар мундаг лаг юм би бодоод тэр илэрхийлж чадахгүй бол тэр бол тэгээд ерөнхийдөө бол фейл болох магадaltaй.
Монголд нөгөө жулдаад байсан энэ Монголд ер нь ямар ажил хийдэг юм бэ? Монгол жулдаад байсан гэдэг. Нөгөө Монголд хийжсэн прожектууд маань их жулдаад ярих гэхээр болохгүйсэн гэхээр Монголд болохоор би чинь үндэсний дата төвд байсан. Үндэсний дата төвд хамгийн анхны түүц машины back-end service-ийг яг хур мурал тэр бол гарч ирээгүй. Ерөөс тэр үед бол нэр байхгүй. Одоо тэгээ хамгийн анхны тийм тухайн үеийн бас одоо тэр чинь улсын байгууллага байсан. Улс төрийн нөхцөл байдал ч гэсэн тэгээд нэг тийм нэг системүүд хийгдэх. Одоо цаг үеийг таарад. Тэгээд тухайн үеийн удирдлагуудын зүгээс яг тэрийг хэрэгжүүлж явахад нь би тэр байгууллагт одоо програм бичиж чаддаг хүний хувьд тэр ажлуудыг яг хийж таарж байсан. Тэгээд анхны түүц машин дээр чинь бол тэгэл хонон үнжин суугаал та баг үнхэртлээ суугаал ажил дээрээ тэгжижил нэг юм гаргаж ирсэн. Тэгээд тухайн үедээ бол тэр чинь ингээд нэг киоск машинаас ингээд иргэний бүртгэл аваад айгу лаг юм шиг боловч энд ирэхэд хаасаагүй л киоск машин байгаа байхгүй. Хаасаагүй тэр нэг артын бэкинг систем бол бүх юм дээр байгаа байхгүй. Энгийн л юм байгаад. Энгийн л нэг захын амтны л одоо хийждэг тийм л юм байгаа байхгүй. Яг Монголын хувьд бол тэр нь тухайн үедээ бол шинтгэл зүйлүүд байсан л да. Гэхдээ яг одоо нөгөө анхны түүц машин энэ гэдэг одоо яг Монголд хүмүүс хөвчлэн сонсч байгаа нөгөө ийм Монголиагийн суурьтай мэдээллийн анхны бүрдүүлэлт суур системүүдийг хийжсэн ба. Гэхдээ яг одоо бол би нөгөө нэг Монгол дата төвийн хувьд одоо манай тэд хийж байгаа ажлыг өргөлж байгаа байгууллагуудыг яаж хийж байгааг мэдэхгүй байна. Миний хийсэн юм дээр яг тулгуурлаад үргэлжлүүлсэн юм уу эсвэл цоош нэр юм яг хэлж мэдэхгүй байна. Ерөнхийдөө бол утга санааны хувьд бол яг л тэдний анхан шатны одоо сүлжээний төвшөнд ингээ мэдээлэл дамжуулаад тэгээ хүмүүс ингээ амар хэлбэр аргаар тодорхойлт зэрэг юмнуудыг авах боломжтой гэдэг л харж ирсэн тийм ажил. Яг нь нойлоос нь бичихгүй байх л гэж би бодод байна. Наад бол нойлоос нь бичвэл мэдээ зардал мөнгө их болоо тий. Бас уудах учраас хуучин байсан юм дээр л мэдээж нэмээд юм угсраал хийж байгаа л хатгүй. Тий. Тэгээд яг мобайл аппликейшнтэй холбож молбол. Хуучин тэр чи веб л байсан байлгүй тий. Түүц машин чинь аа технологи нь одоо ярьж болох юм болоогүй бол тэр чинь одоо нэг юуны хамааралтай. Монгол улсын зэрэг хамааралтай зүйл болохоор тэгээд технологи ярих зөв юм болоогүй юм мэдэхгүй байна. За. Тэгээд Монголд орж ирсэн тийм мэрэгчлэрээ хэдэн жил ажилласан бэ? Би чинь 8 он төгсөөж ер нь тасралтгүй ажиллаад 14 оны хүртэл ажилласан ш. Та нэг жил мэл орчим тасарсан баха нэг ажлын хооронд завсрууд гарсаар явж байгаа. Тэгэхээр ер нь Монголд нөө энэ чиглэл рүү анх Монголд ямар сургууль ер нь төгссөн юм бэ? МОС төгссөн. МОС мэдээллийн технологийн сургууль төгссөн. Хэдэн онд? 8 он төгссөн. 2008 онд. Ийшээ ер нь яагаад орсон юм бэ анх? Ер нь салбарлаа болоо. Тийм мэдээлэл технологийн сургуульд орё гэж програм хангамжийн чиглэл. Тэр бол ерөнхийдөө бол жоохон азч байж болох. Нэг амар тийм хүмүүсийн ярьдаг шиг төлөвлөөд, мөрөөдөөд тэгэж бол ороогүй. Зүгээр тухайн үед бол ямар ч мэдээлэл над байхгүй. Аав ээжийн зөвлөгөө бол манай аав ээж хоёр өөрсдөө бол эрчим хүчний инженер хүмүүс байдаг. Намайг эрчим хүчний инженер болгочих сонирхолтой байсан. Тэгээ намайг аав ээжийн зөвлөгөө бол тийшээ чиглүүлээд байсан. Зүгээр миний өөрийнхөө хувьд бол яг эрчим хүчний инженер, цахилгааны инженер юм уу, дулааны инженер болно гэдэг дээр нэг л сонирхол төрөхгүй. Тэгээд тухайн үеийн масс бол нийгмийн масс бол нэг эдийн засагч болно л гэдэг тийм нэг үзэл бодолтой байсан. Хамгийн гайгүй мөнгө олдог. Одоо яг ямар учраас тэр үе чинь хүүхэд байсан болохоор нэг наатай цаантаа бодохгүй шүү дээ. Тэгээ эдийн засагч болно гэхээр за энэ эдийн засгийн онол гэдэг ангид л ер нь орё доо гэд мөсийн эдийн засгийн онол гэдэг анги үүд юм. Тэрүүлэл орё доо гэл өөр янз бүрийн нөгөө нэг конкурстай тэр чинь нөгөө сургууль дээр ч конкурстэй байлаа шүү дээ. Өөр сургуулиудаар ингээ орцсон байсан юмнууд байсан. Нэг өөртөл хайж маяал тэр эдийн засгийн онол хаяад жахад хамгийн сүүлд нээсэн байхгүй. Тэгсэн чинь аваачаад нөгөө нэг амьдралын нөгөө нэг тийм том шалгуурч ирсэн орж байгаагүй хүн чинь яг эдийн засгийн онолын конкурс дээр хацрыг сандралт үсгээд бүр асар муу байсан. Бүр яахлаараа тэгэж муу хийд ямар арчаагүй юм бэ гэж сүлд нөрийгөө бод. Тэгээд унчихсан хүн чинь яах та нэг үлдсэн байсан авцсан байсан боломжтой байсан хуваар удаасаа л нэг рүү орох асуур аргагүй. Тэгэл мэдээллийн технологийн сургууль гэдэг яг юу юм бэ? Мэдээллийн технологи гэдэг үгээж би мэддэггүй орж ирсэн. Яг юуны талаар яриад байгаа юм бэ гэдэг. Тэгэл тийш орж ирсэн. Ер нь багта хаана өссөн? Багта би чинь Улаанбаатар хот нэгдүгээр орлоо өмгөөхөд. Нэгдүгээр ол ер нь өсөж ер нь Америк руу ижлээ ер нь нэгдүгээр олдол байсан. За тэгээ мөст ороод амарч ирсэн төгсөөд тэгээд ер нь хэцүү байсан уу мөст мэдээлэл технологи сурахад эмтээс нэг хэцүү байгаагүй. Миний хувьд бол тийм амар хүндрэлтэй юм байгаагүй. Тэгээ нэгдүгээрт нөгөө тэр чинь
их сургууль гэж урт хугацаанд үзэж байгаа. Жохон юм алхамаар үзэж байгаа болохоор нэг бэрхшээл бол надад бол тулгараагүй. Зүгээр яг хуу тэр сурах тал дээр бол нэг бэрхшээл тулгараагүй. Нэг жижиг саяжиг юмнууд байсан л да. Тэгэж ярьж. Тэгвэл ийм асуулт гарч ирдэ. Ер нь нөгөө мэдээлэл технологиор сурчлаад гараад яг нөгөө төрийн албан шууд ажилласан болоод байна. Би чинь төгсөнгүүтлээ нэг Японы хөрөнгө оруулалттай Minerva Creation гэж аутсорсинг гэдэг нэг жижигхэн компанид ажилд ороод тэрэндээ 10-11 оны хүртэл ажилласан. Тэр хүртэл хавцаа ажиллаад тэнцэнээсээ гараад би чинь бас нэг жил орчим яг ажил хайхгүйгээр нэг гадагшаа дотгошоо явчих юм хөөцөлдөж яваад тэгээ визэн дээрээ фейлдээд тэнд очиод тэгээд би чинь 12 оноос 11 завсарт нэг Мойси мэдээллийн технологийн албанд нэг багшийнхаа удирдлагын дор нэг хэдэн сар ажилласан. Тэгээ ерөнхийдөө төд бодлогын дата төвөгт ажилд ороод тэгээ дата төвдөө байж байгаа л тэгэл нааш ирсэн. Яг гол асуух гэдэг нөгөө их сургууль заасан юмнууд яг ажил дээр гараад хэрэг ашигласан бэ тий хэрэг болсон юмнууд юу байна гэж л асуух гэдэг юм л та. За яах вэ? Яг заасан имийг нь ашигласан тохиолдлууд бол бага байж магадгүй. Тэгтээ нэг ингээд их сургуульд явж байгаа бас нэг их сургуулийн тусалсан зөвлөгөө бол надад тийм нэг програм гэдэг зүйл ингэж явдаг гэдэг ерөнхий ойлголт төрсэн байсан. Суур нэг тийм ер нь програм гэж юу вэ? Програм яаж ажилладаг юм бэ? Яах ёстой юм бэ? Ямар юм дээр анхаарч ивэл зохистой юм бэ гэдэг нэг ерөнхий ойлголтоор төрсэн байсан. Тэр үндсэн суур ойлголтууд дээр үндэслээд бол цаашаа бүх юмдгээр явж байгаа сурсан байна шүү дээ. Сурч л явж байгаа юм л да. Тэрнээс ингээд ажил дээр гарангуудлаад бүгдийг хийждэг юм бол одоо өнөөдөр ч гэсэн сурсаар л явна шүү дээ. Ер нь л дээ. Тэр сурах арга барил үндсэн онлуудаа үтсэн байна шүү дээ. Яг одоо тэгвэл зөрүүлээд нөгөө Монголд ингээл за төрийн алба ч юм уу хувийн компаниг ажиллаад бас нэг хөөрхөн туршлагатай юмнаас сурчаад тэр юмаа ер нь ингээд яг Америкт ирээд хэрэг ашиглава. Ер нь хэрэг болсон уу? Их бага хэрэг болсон. Ер нь их бага хэрэг. Хүмүүс болохоор ингэж ярьдээ. Өө чи Монголд ингээд зөндөө ажиллаж байсан туршлагатай хүн ирээд ирсэн юм чи ер нь гайгүй ингээд явцсан байх гэсэн юм ярьдаг байхгүй. Би өөрийгөө дүгнж бодохоор бол би энд сургууль сураад дахиад ер нь юмнуудыг эхнээс нь ер нь бараг л сурсан. Яагаад гэхлээр миний Монголд хийжсэн програмчлалын аргачлалууд энд ирээд яхад ерөнхийдөө бол хоцрогдсон. Ер нь тоодог хүн байхгүй бол тийм л хөрөл байдалтай байсан. Тэгээд ячаал нөгөө нэг шин фреймворкууд нь хүртэл одоо Монголд ашигладаг нэг страц ашиглаж байсан бол одоо ашиглагдахгүй болсон байх жишээ нэ тоодог хүн байхгүй болсон байх жишээ нэг л. Тэгээд ер нь юмнуудаа бол бас шинээр сурсан ер нь бол энэ дээр байдаг. Тэгээд яг хөө тим юмнууд байж иж бас резюмен дээр тавьж иж ярьслахын дуудагдана тий. Энд тийм ашигладаг юмнуудыг мэддэг болж иж. Тий яг үнэ. Тэгжээж л юу яаж байгаа юм л та. За яг нөгөө эхний ажил бол хамгийн хэцүү байсан баг тий ажилд орох. Хэцүү байсан. Хамгийн эхний ажил чинь сэтгэл зүйн хөвд ч гэсэн ингээл нэг эхний ярилцлагууд бол тэгэл нэг дизастер болж байгаа байхгүй юу? Бүр ингээд нэг илгий юм болно. Тэгээ тэрүүн дээр чинь сэтгэлээр айгүй их унах би ер нь чадахгүй юм биш үсттэй. Гэдэг тийм халшрах юмнууд бол айгүй их явж байна. Тэгээд яг хөө тэгэл тууштай үтсээр байгаа тэгэл эхний ажил. Юу ч хамаагүй тэгээд одоо ингээл keep trying тий одоо ингээд цаашаа үргэлжлэхэд яг тусалсан гэж боддог юм байна. Тэр амар хэцүү байгаа шүү дээ. Олон удаа үгүй гэж тавиавал. Тэрэн дээр бол миний хувьд бол биш нэг Монголд ингээд нэг офсын ажил хийж байгаад Америкт ирээд нөгөө яалчгүй нөгөө зардал мөнгө олохын тулд нөгөө нэг барилга дээр ажиллана, таксинд явна гэх мэт ажлууд хийжсэн л да. Тэгээ тэр ажлууд бол надад бол яг үнэндээ Монголд хийжсэн ажлаас минь илүү бага кайфыг өгчээс одоо амьдралын утга учирын хувьд бол айгуу тийм онцгой мэдрэмж төржсэн л да. Тэгээд миний хувьд бол за одоо л би ажилд орч чадахгүй болвол ерөөсөө бүр хизээч одоо эсвэл хизээч гэдэг зарчмаар тэгэл унсан ч гэсэн нэг сайхан тэгэл нэг санаа алдаж гүнэрч сууж байгаа тэгэл дахиад юм бас тавтай штэ тэгэл буцах замгүй л гэж өөрийгөө бодож ирсэн л да. Тэгвэл яг хөө түрүүн хальт өртлөө те нөгөө цагийн ажил хийгээл яваад ер нь цагийн ажил хийхэд хэр их мөнгө олдог гэсэн мэт тэр үед 10 хэд онд 14 он. Ян зас тэр чинь нэг надад нэг яг хүмүүс өөрөө гайгүй нь ер нь хүмүүс өөрөөр байж магадгүй. Тэр ажлууд дээр чинь нэг тогтмол явна гэдэг ойлголттой байна. Тогтмол хэрэг явж гимэн бол нэг 4500 олох боломжтой. Гэхдээ надад олдож исэн ажлуудад тогтмол ер нь олдохгүй байсан. Тэгэхээр нэг сарын 30 хоногтой гэж үзэхэд нэг 15-аас 20 хоногт нь ажиллаждаг ч юм уу ажил бол их юм байдалтай явж исэн болохоор тэрэндээ пропорцлогдоод үзэхээр чинь тэр чинь тэгэл шалахгүй болчих жоох байхгүй ер нь л.
Яг гол асуудал нь мөнгө олж байгаа ч гэсэн олсон мөнгө ингээл хэрэглээндээ зарцуулаад буцаалаа гэх нь ойлголоо. Тий ингээд яг одоо Монголтай харьцуулахад ингээд тэдэн мянган доллар олж ирсэн гэж ярьд юм уу ингэхээр айгу өндөр дүн сонсогдож байгаа хөт. Гэхдээ эсэргээрээ тэр чинь ингээд нөгөө эндхийн зардал нь өндөр шүү дээ. Биел нь өндөр, биел нь өндөр, бүхэл юм нь өндөр болохоор тэгээд орсныхын ирээр буцаа гараа явчихдаг. Тэгээд яг ингээд нөгөө сургуульд орох хүртэл ингээд нэг хэдэн жил ингээд хийрэгж яхад бол яг л ингээд амьдралаа би ингээд зүгээр л ингээд нэг үрээд байгаа юм шиг мэдэрдэг байсан аахгүй юу. Ямар учиргүй ерөөсөө тийм ололт амжилт юуч байхгүй. Цаггүй гэдэг тий. Тэг яг хуу тэндээс гарах ёстой гэдгийг мэдсэн тий. Тэгэл яг хуу ингээ оролдоод явах чинь өөрөө ингээ оролдоод ер нь тэгээд эхний ажил чинь ер нь ямархуу цалинтай ажил болж байна. State Farm руу одоо ингээ мэрэгжлийн ажил руугаа шилжээд орлоо шүү дээ цагаас. Тэр үед бол ер нь нийгмийн хандлага бол тиймэрхүү л байсан нэг 85,000 90,000 хавцаал ажилтай байсан. Яг нийгмийн дунджаар л яг ажилд орсон. Тэгээ нэг авууштай зүйл нь бол маань миний нөгөө байрлаж байсан State Farm-ын байралтай хот нь бол айгу тийм жижиг small town байсан. Тэгээд жижиг газар чинь болохоор нөгөө нэг зардал мөнгө арай гайгүй гэдэг байр самны үнээс өсөөлөл гайгүй байдаг болохоор тэр нэг над нааштай одоо нэг өсөндөө одоо ашиг гэх юм уу болж тусч ирсэн одоо нэг ашигтай болж. Явцсаа биелээсээ давсан орлоготой болж таарч чадсан юм шүү дээ анхны. За ингээд 85,000-ын цалинтай болчлоо. Тэгээд дажгүй те хотод ингээд амар жимэр амьдр чамд одоо ингэ боломж байсан байлаа шүү дээ State Farm дээр. Гэхдээ яагаад одоо тэндээ ингээд мөнхөд байж болоогүй юм бэ? Тэгээ юу чам ингээл дараагийн Microsoft руу ингээд орохыг юу н хөтөлсөн юм бэ? Ингээд тэр State Farm-ын хувьд бол тухайн компани өөрөө нэг одоо эндхийн компаниуд бол бүгд мөнгө олох зорилготой ихэнх нь мөнгө олох зорилготой компаниуд байгаа. Компани бол угаасаа програм хангамжийн инженертэй ч бай, инженергүй ч бай нөгөө нэг юугаараа юу гэдэг лээ. Суур бизнесээрээ тий. Суур бизнес нь болохоор өөр чиглэлээр мөнгө олчихно. Нэг басндоо инженерүүдийн үнэлэмж нь 2 дугаарт юм уу? Магадгүй 3 дугаар ч гэж магадгүй. Тэнгүүл би ийм юм хийя, тийм юм хийя гэдэг ингээд юм сайжруулах ихээр тэгэж яах юм би одоо ингээд болоод ах чинь гэдэг баримтлалыг л одоо тийм нэг тийм байдлаар л соёлтой. Нэг айхтар шинжилээд айх чинь байхгүй, нэг юм ингээд тухайн үед нэг хэсэг хийгээл яваад гэдэг тийм л байсан. Тэгээд тэрэн дээр чинь бол надад нэг өөрт мэдрэгжсэн зүйл болохоор би энээс илүү байх боломжтой штэ гэдэг зүйл бол дотор бол өстой байнга л мэдрэгдээд байсан. Би энээс илүү байх боломжтой. Ягаад чи бас л тэнд ингээд эхэлж ороход бол надад айгүй гоё байсан л та. Ингээд гоё офистэй, гоё хүмүүстэй ингээд хамт олонтой ингээд ярьж байгаа. Явцын дунд болохоор бас л 1-2 жил болоод ирсэн чинь би цаг үрээд байгаа юм шүү гэдэг бодлоо ингээд үрээд ирчихсэн. Тэгэл ингээд цагаа үрээд байна да энэ арай л нэг дөнгөр юм бол босох хэрэгтэй байна да гэл. Тэгэл үзэл. Тэр чинь тэгээд юу яасан юм л да. Ийм бодол төрөнгүүтлээ Microsoft орыг л шууд орчоогүй л дээ. Жил хагас баг 2 жил шахуу оролдож унсан. Би ийм том тех компаниуд руу би урд нь яг 9 удаа оролдоод фейлдсэн байдаг. Яг 10 дахь дээрээ бол орсон байдаг. Тэгээд тиймэрхүү байдалтай л орсон шүү дээ. Тэгэл оролдоол тий. Орчсэн ууггүй оролцсны өвчнөд бол орж болдсон байна гэдэг ингээд харж болох нь шүү дээ. Яг манайхан ч одоо ингээд сонсонгуудаа зүгээр л анхны орлогоороо шууд ингээд тэнцэл орцсон амархан байсан юм шиг тий харагдал хүмүүс уншигтаад байгаа бол нийт цаана нөгөө нэг харагдахгүй хитэн тий 2-3 жилийн хөтөлмөр байж иж орж байгаа гэдгийг бас ойлгох хэрэгтэй хаа тий. Тэгээл нөгөө амархан тий гоё амьдралд ирсэн юм шиг биш бас энэ чинь нөгөө хүн бас айгу хичээж ийсэн. Тэгээ ямар ч гэсэн өөрийгөө ялан дийлхэл ажиллагаа яваад байна шүү дээ. Тасралтгүй ирснээс хойш ялан дийлэх ажиллагааны хамгийн том зүйл нь ер нь бол одоо тийм ямар нэгэн фейлдсний дараагаар одоо ямар нэгэн том ярилцлаганд би одоо ер нь нэлээд бэлтэж чинь да. Одоо ер нь орчиндоо бусчиндаа гэсэн бодолтой байж байгаад хийсний дараа эхэндээ бол одоо заа би гусаагүй дээ би алдаа гаргацсан гэдгийг мэддэг байсан. Явцын дунд бол би ер нь сая яг л гусчих шиг л боллоо. Яг би надад ер нь одоо офер авчих واخа гэсэн мэдрэмж төрөөддөг. Тэгсэн мөртлөө яг тийм өндөр сэтгэлдээ байж хат нөгөө нэг үгүй гэдэг нэ энэ удаа таараа болсонгүй гэдэг хариу авах гот айгуу тийм сэтгэл зүйн хувьд нэлээд том зохилт авна л да. Би ер нь чадахгүй юм биш үсттэй. Энд ч одоо арай л би жултаад байна уу да гэдэг тиймэрхүү мэдрэмж. Тэгэл тэрийгээ давн тэмцээл. Тэгэл одоо бэлтгэл тэгэл нэг яг Монголоос ирсэн болохоор ингээд энэ үү энэ төр гэж боддгоос нь. Монголтой харьцуулж нэг боддгоо байсан. Тийм нэг одоо нэг арьс өнгө ч юм уу үнд сугсааны юм нэг боддгоо байсан. Ерөнхийдөө бол миний нэг өөрийн чанар болохоор бас нэг ямар нэг юм дээр фейлдэнгүүтэл
За мэдээж тэр фейлер бол юунаас ч болсон байж болно л доо. Нөгөө өөр хүчин зүйлээс болсон байж болно. Гэхдээ хамгийн гол нэг өөрийнх нь алдааг юу ч гэсэн олоод харчих. Би яг юу буруу хийчихв гэдэг дээр их төвлөрж ийсэн. Тэгээд өөрийнх нь яг тэгэл би яг тэрнэр бодож байсан л яг миний яг энэ болоод байна гэж бодоод бэлтгэлээ ингээ ханчлаа болж гин гэж бодож байгаа зүйлүүдээр л алдаа гараад байна. А үгүй байсан бол би сая бол яг л 70-аар нь дарцсан да ер нь бол гэдэг тийм бодол төрж ирсэн л. Тэгэл нэг өөрийнх нь болохгүй байгаа юмыг засах тал руу хэлээ шүү дээ. Тэгэл тиймэрхүү байдлаар л явж байна. За одоо ингээд ямар ч гэсэн оролдож байгаа те. State Farm байж байгаа. Тэгээд юу орлоо шүү дээ. Microsoft-д ороод. Ялгаа нь ер нь амьдралын хэв маяг те хийж байгаа юмнууд ер нь хэрхэн өөрчлөгдсөн бэ? Нэг өдөр нь яаж өнгөрдөг вэ Microsoft? Microsoft-д ороход нэг ковидын дараа яг орсон. Ихэнх офсууд хаалттай байсан. Гэрээсээ ажиллаж байсан. Тэгээд хийж байгаа ажлын цар хүрээ бол шал өөр болсон. Бүр шал өөр болсон. State Farm-д нэг жоохон нэг хэдхэн юм ингээ эргүүлт оруулаад илж таалаад оролдоод байдаг гэсэн бол нөгөө юун дээр байчаад Microsoft-д болохоор их олон өргөн хүрээний янз бүрийн юм бол орох шаардлагатай болж байна. Тэгэл тэр болгон дээр ч яг үннийг хэлэхэд ихэнх зүйлүүдийг над дээр оржсэн таск маск ингээл энийг хийчихүү гэж байгаа юмнууд мэдхээс мэдхгүй юмнууд их байгаа гэсэн л да. Тэгэл дандаа сурч хийх зарчмаар ийм байдалтай л явж исэн. Нэг өдөр нь хэрхэн өнгөрдөг вэ? Нэг өдрийн хувьд бол тэгэл өглөө босоод компьютер дээрээ суун тэгэл өдөр нэг өөртөө нэг хүчээр зав гаргахгүй бол ер нь жоохон манай ажил жоохон их ажил ихтэй байсан. Тэгээ хүчээр нэг зав гаргаж нэг хоолцоо идчихээл. Тэгээ буцаж суугаал. Тэгэл нэг 4-5 хүртэл ер нь бол суучдаг байсан. Гэрээсээ ажилдаг байсан тийм. Гэрээсээ ажилдаг. Яг нөгөө хүмүүс ингэ сонирхоод байгаа. Одоо нөгөө цагийн ажлыг Америкт ирсэн тийм ажиллах хэрэгтэй болсон. Тэгсэн мөртлөө цагийн ажил хийгээд байгаа хүмүүс нөгөө ийм мэржлийн ажил руу орохоор ер нь ажиллах орчин ямар байд юм болоо гэдэг дээр л ер нь сонирхоод байгаа гэдэг үүднээс л асуудаа тийм. Ер нь бол flexible байдгүй тий. Flexible байна. Энэ дээр нэг жишээ ярихад өмнө State Farm дээр нэг гоё жишээ надад бодогдож байна л та. Би ч яг нөгөө чиний ярьдгаар цагийн ажил хийж байгаад State Farm-д орсон байсан. Тэгээд нөгөө Монголын соёл надад ингээд гүн гүнзгээс хоцсон байгаа шүү дээ. Монгол компанид л ажилласан өөр Америк компани соёл байхгүй юм чи ер нь бол. Тэгээд нэг дөнгөж ороо шинэко яг юу ихэж мэдэхгүй ингээд байжсэн чинь өглөөний хурал дээр хүмүүс би ийм гэдэг ингээд яриад байхгүй. Тэгэл би нөгөө хүмүүсийн ярьжсэн загварыг дагаал ярих гэсэн чинь над би юу их мэддэггүй. Тэгэл би юу их стон болоо би яг өчигдөр бол ийм хийсэн ингэсэн өнөөдөр би яг юу ихээ яг мэдэхгүй байна. Юу л дээр үгүй менежерээс асуусан чинь манай менежер гэжсэн. Өө чамд хийх юм байхгүй юу? Тэгвэл нэг ийм инженерүүд ирж бид нэр AWS инженерүүд ирж бид нэр солиушн гаргана. Чи энэ хурал руу орчихгүй юу? Тэгэхгүй юу? Тэгэхээр би одоо дараг хэлж байгаа юм чинь Монголын соёлоор мэдлэг үүсгэл гэж бодоол окей гэж ингээд сууж исэн. Тэгсэн чинь манай менежер нэг л үгүй ийшээ орвол хоол нь үнэгүй штэ, юу штэ ч гэнэ намайг ухуулаад унахгүй юу. Тэгээд би тэрэн дээр би ягаад чи тгиймийг юу идээр өөр хариулт өгөх хэрэгтэй байсан. Би окей гэдэг чинь би миний хувьд 100% зөвшөөрөл заал гэж байгаа хэрэг штэ гэсэн чинь нөгөөдөл дараа өөр юм л хүсэж исэн юм байна да гэдэг бодлоор тэгээд тэгээ би орё тэрлээ ороод ингээд өнөөдрийг ингээд тэрийг хийяал тэгсэн л дээ. Тэгээд би яг тэрэн дээрээс яг өөр дээр ингээд соёлын ялгаа гараад байна шүү гэдэг бодол төрөөд тэгжсэн. Тэгээд би яг State Farm-д харж ах чинь ажлаа өөрөө гаргаж ирээд өөрөө хийгээд амралтаа өөрөө тодорхойлоод суралцж л байгаа юм л. Ер нь Америкийн компаниуд ихэнх нь тийм зайлшгүй хийх ажлууд гэж мэдээж гарч ирнэ. Гэхдээ нэг ийм нэг ажил болоод байна. Би энийг ингээд сайжруулчих нэтрээ. Би энэ дээр нэг ийм манайхан зайлшгүй хийх болоод байна. Цаг хугацаанд тулаад байна. Би энийг хийж гэдэг юм. Ер нь өөрийнхөө ажлыг ер нь гаргаж хийгээд л яваам л да. Тиймэрхүү нэг соёл байсан. Proactive гэж байна тийм. Нөгөө санаачлахтай байдалтай ажилдаг. Монголд нөгөө ажилласаар нөгөө дандаа даалгавар гүйцэтгсээр байгаа тийм соёл сурцсан. Одоо нөгөө Америк компани дээр чинь proactive үе чи өөрөө санаачлаад асуудлыг гаргаж ирээ шийддэг энэ соёл руу л орсон байна шүү дээ. Тий. Цагийн тэгээд уяатан байдлын хувьд болохоор монголч нөгөө нэг чөлөө авах гал дарагтаа мэддэгдээл зуруулаад зарим нь зурхгүй байна нэтрээ гэл нэг юм руу нэг дамжлагууд болдог гэсэн. Одоо бол би өнөөдөр ингээд тэр State Farm-д очиод байж ах чинь өглөө өглөөний ажил эхлээл ингээд компьютер нээсэн сууж ах чинь имэйлүүд ирж байгаа байхгүй манай багийн хүнээс өнөөдөр болсон чинь нэг жоохон нэг сонирн байна. Би өнөөдөр ерөөс амарлаа. Гэрч шинэ. Тэгээ надад бол айгүй шинэлэг байсан л та. Тэр чи одоо
дарга маргаасаа асуудаг юм болж байгаа. Өөрөө шийдвэр гаргацдаг юм л гэдэг. Миний толгой жоохон өвдөд байна энэ. Тий, толгой өвдөд байна. Би нэг жоохон унтчаад босоод ирээч гэж яах шиг. Нэг тиймэрхүү талд нь их чөлөөтэй шүү дээ. Тэгээ яг хоо миний төрөний ярьдаг Microsoft жоохон завгүй байсан л la гэдэг чинь тиймэрхүү юм хилээд ингээ ажлаа хойш нь тавиад яваад байна. Гэхдээ эсэргээрээ миний нөгөө нэг ажлын бүтээмж үр дүн байх ёстой шүү дээ. Нөгөө нэг авсан ажлаа нэг дуусгахын тулд яалтчгүй нөгөө нэг тэр чинь нэг механизмнаас цаанаас нь жоохон шахацсан л байт юм байл л дээ. Яг олон жил ажиллаад ирсэн хүмүүсийн хувьд тэр нэлээд гарт нь ороод их амархан болох байсан баг. Дөнгөж эхэлж байхад бол угаасаа бүх юмаа сурч таарж байгаа байдал дээр ирсэн болохоор жоохон жилд хэдэн хоног ер нь амарх ирэх хөвгдөөс юм бэ? Microsoft State Farm чинь хэд байлаа да нэг сар орчим 6-7 хоног үлээ. Жилдээ 6-7 хоног. Тэр нь болохоор зөвхөн амралт. Тэгээд дахиад нэмэлтээр personal time off гэд би одоо яг үндэ бас яг хэд хоног байсныг санахгүй байна. Тэгээд дээрэс нь нэг sick day өвчтөе цаг хугацаа яа. Тэгээд family day гэх мэтчлэн ингээд нэг жижиг сажиг юмуд нийлбэрүүж явсаар байгаа юм 2 сар орчим амрах. Цалинтай амрах боломжууд бол байдаг байсан. Capital One одоо ч Capital One байгаа шүү дээ. Capital One ямар хөө? Capital One бол тэр амралт мамралтын тал дээр ер нь адилхан. Соёлын хувьд бол адилхан. Бас 6-7 хоногийн амралттай. Бас family care нь 14 хоног үлээ. Sick day нь бас тэр хавцаа. Тэгээ ямар нэгэн одоо нөгөө volunteer enter хийж байгаа хүмүүс дээр нэг сар 2 сарын цалинтай жуулаа аваад явах боломжтой. Тэр нь гэхдээ бас нэг жоохон нарийн заалттай л да. Ийм байгууллагад volunteer цагийн өгдөлөд сайн дурын ажилтан хийх гэсэн. Яг иймэрхүү олжиг хийх газруудад хийвэл одоо цалинтай амраа гэтэрсэн тиймэрхүү юмнуудтай л да. Тэгээ яг нэг муугаар ярьж байгаа хүмүүсийн хувьд бол одоо нөгөө нэг ар гэрт нөгөө нэг ямар нэгэн ажил явдал гэж манайх ярьдаг. Тиймэрхүү юм болох юм бол бас өдрүүд байдаг. Ар гэрт нөгөө шинэ хүнтэй болох юм бол өдрүүд байдаг гэх мэтчлэн ингээд янз бүрийн тий юмнууд бол зөндөө байдаг. Яг хөө тэр бүгдийг авах бол алт байхгүй. Боломж нь ч бараг байдаг байх. За тэгээд яг хөө ажиллах орчин дээр ер нь хамт ажиллаж байгаа хүмүүс л ер нь гол нь ажлын уур амьсгалыг бүрдүүлж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээд яг гол асуух гэдэг нь одоо ингээл цагийн ажил хийгээд хамт олон бас байгаа шүү дээ. Нэг хүмүүстэй хамт ажиллах. Тэгээд яг ингээ мэрэгчлэрээ ажиллаад ингээд хамт олонтой болох гол ялгаа чамд ер нь юу гэж мэдрэгдэс байх. Ингээ яг хуу цагийн ажил хийхээр жоохон өөдгөө хүмүүстэй хамт ажиллаж исэн энэ гэх юм ч одоо хайшин. Яг хуу сайн муу ялгаагүй л нийгэм юм чинь янз бүрийн хүмүүстэй л ажиллана л да. Одоо мэрэгчлээ ажиллаж исэн ч цагийн ажил хийж исэн ч гэхдээ бол мэрэгжлийн ажил хийж байгаа хүмүүс яг давуу талыг нь олж харах юм бол жоохон стресс багтай. Тийм нэг харьцахад айгүй амар. Айгүй тийм одоо supportive, айгүй тийм ямар нэг юм дээр дэмжлэг айгүй өндөртэй. Би нэг чадахгүй байна. Манайх энэ дээр нэг туслаад өгөх мэддэг чаддаг хүн байна уу гэхэд бол пир пар гээл ороод ирнэ ерөнхийдөө бол юу тэгээд орж ирсэн зарим инээдтэй зүйл нь одоо нэг ийм асуудалтай тулгараад байна. Энийг одоо мэддэг хүн байна уу? Урд нэнтэй тулгарч ирсэн хүн байна уу гэхэд багийнх маань хөрхөө бүгд л ороод ирнэ. Тэгээд бүгд мэдхгүй байх тохиолдол гарна бас. Тэгээд нэг бодлын бас мэдхгүй л яах гэж орж ирсэн юм ярьж юм шиг тийм. Гэхдээ хамгийн гол нь тэр хүмүүсний тусалчи, илбээ даргыг нь олчи, ингэчи гэдэг айгүй гоё тийм нэг хандлага байгаад байгаа байхгүй юу? Тэрэн дээрээ бол айгүй гоё тийм. Яг айгүй тэ ухаанлагч юм уу тэ суралцмаар хүмүүс их байдгүй одоо Microsoft State Farm, Capital One байлгүй яах вэ? Тэр чинь бол алхам тутамдаа гарч ирж шүү дээ. Ер нь л тэгэл байнгын суралцсан шүү дээ. Хөөх энэ хүн ямар гоёор би одоо ингэж хэлэх гэжсэн зүйлээ би бол ингэ хэлчих байсан зүйлийг энэ хүнийг тэр гоёор хэлж гин. Ингээд хийчих юмыг энэ хүн ингэж юу яаж гин, хийж гин. Алхам тутамдаа суралцсан шүү. Ер нь бол одоо жишээ нь ахлах инженер болсон гэдэг чинь бүхнийг мэдгч бол ерөөсөө болоогүй. Тэгэл алхам тутамдаа суралцсан, хамт олноосоо бол байнгын суралцсан. Тэгээд тэр нь бол бас нэрээ нэг бас нэг давуу тал юм байна тийм. Зэ яг одоо ингээл манайхан чинь ингэж байгаа шүү дээ. Монголд нэг мэрэгчлэрээ хөөрхөн ажиллаж байгаа л тэгэл энд нэг сургуулаар ч юм уу ямар нэгэн байдлаар ирсэн тий. Тэгэл яг энд ирээд мэдээ зардал мөнгө өндөр байгаа. Тэгэнгүүт чинь тэгэл яалчгүй нэг цагийн ажил хийх хэрэгтэй болцсон тий. Тэгэж байгаа л яг нөгөө цагийн ажлаа бүр бүтэн цагаар хийдэг болцсон тий. Тэгэл амьдрал нь бүр тэрнээс хамааралтай болцсон. Энэ хүмүүсийн ер нь тэгээд ер нь
буцаад энэ яг өөрийнхөө карьер мэрэгжлийн чиглэлээр ажиллах боломж болцоо ер нь Америкт байд юм уу? Эсвэл Монголоос ирсэн гэл бүр боломжгүй байт юм уу? Яа. Би бусад мэрэгжлийг бас шууд хэлж мэдэхгүй байна. За энэ мэдээлэл технологи манай мэрэгжлийн хувьд бол боломжтой. Манай мэрэгжлийн залуучууд Монголоос ирсэн байгаад явах юм бол одоо энд ирэх юм бол одоо яг түрүүний миний ярьдгаар шантрах мянган шилтгаан гарч ирнэ. Гэхдээ тэрийг даван туулаад ер нь орхол хэрэгтэй. Миний нэг бас нэг ямар ч байсан одоо нэг цагийн ажил хийж байгаад мэрэгжлийн ажил руу орох юм бол амьдралын нөхцөл байдал, амьдралын одоо life index бол ерөнхийдөө бол ямар ч байсан дээшлэн. За тэрэн дээр одоо за баталгаа өгнө гэж хэлчихэн одоо хайшин тий. Ер нь бол над одоо айгүй хүчтэй мэдрэгдсэн зүйл тэр бол хамаагүй дээшлэн. Нөхдүүдийн хувьд бол орох боломж бол бүрэн байгаа. Тэр битгий бүр мэрэгжлийн бос хүмүүс ч гэсэн айгүй одоо энэ зах зээл чинь нэлээд эрэлттэй байгаа зах зээл шүү дээ. Тэгээ энэ зах зээл рүү мэрэгжлийн бос хүмүүс ч гэсэн айгүй их орж байгаа шүү дээ. Ер нь бол зөвхөн монголчууд гэлтгөө тэгээд гадаад залуучууд энэ төр өө би ингэж ирсэн гэсэн залуучууд тэгэл ажилт ингээл хамт ингээл явж л байдаг шүү дээ одоо энэ. Ер нь бол орох боломж бол байгаа байхгүй юу? Гол нь яг хамгийн их саад болдог юм нь юу гэдэм бол яг ингээл цагийн ажил хийж байгаа хүмүүс яг энэ чиглэл рүү хөрөхөд одоо хамгийн их саад болдог юм. Янз янзын юм байдаг байх. Зүгээр маш товчхондоо хэлбэл тэгэл өөрөө өөрийгөө ялан дийлэх тухай штэ. Хүн болгоны арталт янз бүрийн бэрхшээлүүд гарч ирнэ. Цагийн ажлаа тасралтгүй хийх шаардлага бодвол тулгардаг л байх. Тэгээ янз бүрийн шалтгаанаар тэрийг яаж зохицуулах, өөрийнх нь одоо энэ мэрэгжлийн ажил руу хөрвөхөд одоо мэдээж бэлтгэл тодорхой хэмжээний баг зэргийн бэлтгэл хэрэгтэй. Тэр бэлтгэлдээ цаг зарцуулах хэрэгтэй. Тэрийг өөрөө менежлэх тиймэрхүү юмнууд байна. Майндсетний л асуудал байгаа шүү дээ. Болно гэсэн итгэл зүтгэл байвал тэгээ ямар ч байсан хүн уучраа болоод цагаа гаргаад цагаа гаргах юм бол ямар ч байсан дасглаа хийгээд дасглаа хийх юм бол тогтмол хийх юм бол ямар ч байсан хизээ нэгэн цагт үр дүн гарах нь бол гарцаагүй тийш үү. Тий. Бас нэг зүйл гэх юм бол нэг ингэдэг зүйл байсан. Намайг цагийн ажил хийж байгаа чинь нөгөө хамт олон муут нэг амар тийм том хүрээллийн хамт олонгүй шүү дээ. Тэгээ нэг ажил хийж байгаа хамт ажиллаж байгаа хүмүүсээс л асууна. Би нэг ийм мэрэгжлийн хүн байгаа. Энэ ажил мөжил яаж орчт юм болоо гэж сураг мэдээлэл авчих зорилгоор сургалахад бол хүн болгон баг боломжгүй дээ. Чи баг өвлгөрийн юм ярьж чинь. Хол штэ. Тий хол штэ гэдэг одоо яг тиймэрхүү юм ярьж. Тэгэхээр эсрэгээр ямар хүнээс зөвлөгөө авчин гэдэг чинь хүнэнд бас их төлхөрдөгдөн. Үнэхээр тэр зэг дээр хүрээгүй хүмүүсийн хувьд бол тийм асуухаар нэрээ хүрээгүй тухайл яри өгөх юм одоо зөвлөгөө өгөх юм байлээ. Аль хэдийн энэ зэгээс илүү гараа явцсан ч үгүй энэ зэгт хүрсэн хүмүүсийн хувьд бол ингээл болж штэ гэдэг өнцгөөс л яах юм бэ. Тэгэхээр тэр хүрээлэл бас нэлээд бэрхшээл болж магадгүй. Тийм хоошин татах нь шүү дээ. Цагийн ажил хийгээл тэрэндээ Манханч бас ирээд нэг ханчдаг те ер нь ингээд амьдраад яваад байвал болох юм шүү гэл цалин мөнгөс гайгүй болчлоо штэ тэргээд тийм тал байдаг. Тийм тал бол ялчгүй байдаг. Дээр үедээ Америкт одоо эдийн засгийн элдв янзын хямралууд байдгүй үед бол их гайгүй байсан юм шиг байгаа. Тэр үед бол үнэхээр болоод байдаг байсан юм шиг үлээ. Нэг би нэг ахтай тарж яхад бол тэр ах тэгж ярьж байсан. Одоо үед бол бас л цагийн ажил бол одоо бас л хийрэх гэл зүйл штэ. Ер нь бол тэгэл хийргээл шалт юм амьдралаа одоо яг юу хүлээгээд байгаа мэддэхгүй юм олж гавьсан юм уу юм сурч гавьсан юм уу яг доор дааш өвөр хийдэг одоо ихэнх нь л ирээл нэг тийм юм хийж байгаа шүү дээ манайхан ч тэгээ доор дааш өвөр ч юм уу за одоо арайгаагүй болж байгаа нь тэгээд нөгөө өөрийн гэсэн трактай болоод трак барьдаг болоод орлого гайгүй болно эсвэл нөгөө барилга дээр ороод гайгүй цалинтай тэгээд яг уу тийшээ агшуу нэг сайжраад нэг тракны компанитай болж байгаа. Тэгээ эсвэл салон хийдэг гэсэн бол салоноо өөрийн болгоод авч байгаа. Ингээд ямар ч байсан ахиж дэвшээд нэг ийм зам байна тий. Яг хөө тийм бах. Бизнес эрхлэгч рүү болж хуурж штэ. Яг өөр бас боломж байгаа нь бизнес эрхлэгч биш тий. Яг энэ мэрэгжлийн чиглэл рүү цалин мөнгө ч гайгүй болцсон. Гэтэ яг хөө тэр ажилдаа нэг жоохон дургуй ч юм уу тий. Нөхцөл байдал нь жоохон амьдралд нь тухгүй байгаа дэвэл бас мэрэгжлийн рүү шилжих боломж болцоо. Бол байгаа шүү гэдгийг ер нь бол тий гаргаж ирэх гээд байна л та. Тэгээд нөгөө энэ яг тэр замаар явсан. Чи чинь доор дааш өвөр ус хийдэг байсан тий. Бүгдийг л хийлээ шүү дээ. Тий. Тэр доор дааш өвөр хийдэг байсан. Тэг амьдрал чинь ер нь тэр үед яаж өрнөдөг байсан бэ? Доор дааш өвөр хийдэг байхад бүр асар товчхон хийх юм бол асар утгагүй өрнөдөг байсан. За өглөө гараад тэр чин тэгээд нэг жоохон айгу гордлох тий.
Өнөөдөр хүн их таарчаасаа хүн их олдчихосоо гэдэг горилго тэгээл ингээл гарна. Бот амьдрал дээр сайн олон хүн одоо Uber хийгээд таксинд суух өдөр байна. Таг хинт суух 30 өдөр байна. Тэгээ одоо аль алин дээр л тийм нэг горилготой нэг тийм нэг хүлээлттэй тийм л байдаг гэсэн нэг царай алцсан. Бас нэг зүйл гэх юм бол надад мэдрэгжсэн зүйлүүд гэх юм бол Uber хийгээд яг мөнгө олно олохгүй олно штэ. Олсныгоо бол одоо нэг зоригтой үрэх тийм зориг их тутмаг. Яагаад тэгэхээр дараагийн сар бүр 0 заачих чинь билүү? Би мэдэхгүй байхгүй юу? Тэгэхээр дараагийн сарын хэдэн сар 0 заахыг ч би мэдэхгүй шүү дээ. Тэрийгэ мэдэхгүй болохоор мөнгө олсон ч гэсэн тэрийг өөрч чадахгүй. Хизээ нэг өдөр надад одоо дараа сар 0 зааж магадгүй. Тогтмол биш цалин гэх асуудал үүсэж байгаа юм л да. Энэ тогтмол цалинтай болохоор ч угаасаа тэдэн сарын тэдний өдөр надад тэдэн төгрөг орж ирнэ. Тэдэн сарын тэдний өдөр тэдэн төгрөг орж ирнэ. Тэгээд зээл мэйл юм байдаг бол тэрлүүгээ тэдний нэг бүх юм нэг өрчлөн тооцоолох боломжтой. Тэгээд сэтгэл нэлээ амар. Тийм байдал үүсэж байгаа юм л та. Тэгэхээр нэг Uber DoorDash ашихээр нэг гол хэцүү юм сэтгэл санааны дарамт байх нь шүү дээ. Гэхдээ тэрийг бас нөгөө давлж болчдаг менеж хийдэг хүмүүсийн хувьд л асуудал биш байдаг байж магадгүй шүү дээ. Яг надад тулгарч байсан бэрхшээлгүй бол тийм байсан. Гэхдээ яг би бас нэг найзынхаа ярианаас ус манай тэр найз ийм track барьдаг. Тэгээ яг нэг осолд ороод тэгээ осолд орохоор ерөөсөө тэр чинь буцаж сэргэх баг боломжгүй байд юм шүү дээ. Тэр хүн эмнэлгийн биел нь овоороод машин нь өөрөө зээлэн дээр буцаад сэргэх боломжгүй болоод дахиад зам дээр гарна гэдэг чинь баг тэр хүн дээр bankruptcy declare хийх маягийн баг юм дарамт авчирдаг юм байл дээ. Эрсдэл нь Uber DoorDash ч гэсэн бас тий явж байгаа тэр осолд орвол no one will take care of you юм байл шүү дээ. Тийм шүү дээ. Ер нь бол тийм. Тэрнээс бол тэр бол ер нь бол сэтгэлийн дотор нэг тийм жоохон зовлон явна шүү дээ. Тэгээ нэг байнга айгаад байхгүй шүү дээ тэрнээс чинь. Гэхдээ ер нь бол тий мартчихна. Гэхдээ ер нь бол тэгчхүү гэдэг айдас бол байнга ширж байгаа. Өдрийн 10 хэдэн цаг байнгын зам дээр яваа юм чинь тэр чинь асуулт аваарт орох магадлал төдий ч нэгээр л нэмэгдэж байгаа шүү дээ ер нь бол тий. Тэр бол угаасаа тэгэл тэр бизнесийн эрсдэлтэй талууд uncertainty тий тодорхойгүй байдал бол амьдрал байнга байна. Яг хөө мэрэгжлийн ажил руу орвол яг certainty буюу тодорхой биелүүд чинь бүх юмуд тодорхой болох зам руу орох нь л дээ. Тэгвэл яг өөрийгөө хөгжүүлэх чөлөө цаг хэр юу гарч ийн одоо мэрэгжлийн ажил руу орсон. Цаг бол зөндөө гарна. Бас нэг хүн чинь нэг жоохон назгаард юм байна. Тийм болоод байгаа. Тийм. Хуучин чинь завгүй ямар нэгэн тийм одоо нэг Uber хийдэг багт чинь фитнес явах юмсан гэлдэгдэг. Энэ тэрийг янз бүрийн бодно л доо. Одоо энийгээ сурах юмсан, тэрийг яах юмсан гэж юм бодно. Тэгээд яг үүндээ бол нөгөө өөрийнхөө актив цагч бас л бусад хүмүүсийн үйлчлүүлэгч нарын актив цаг байдаг болохоор тэр цагийг ингээд үрээд өнгөрөө ажил хийгээд өнгөрөөчдөг. Одоо болохоор гэсэн чинь нөгөө цаг нартай ажил хийж байгаа. Уул нь надад ингээд боломж их байгаа хгүй. Гэхдээ би яг үүндээ фитнес жир нь бол тогтмол явахгүй байна. Хаяад явж ин тэ жишээл хаяа нэг сайхан хөлсөө гаргана гэхээс тогтмол явахгүй байна. Тийм ичлэнгээр ер нь өөрөө жоох назгарах байдал бол үүсэж байна. Тэрнээс биш цаг уул зөндөө байна. Чөлөө цагаа ер нь яаж өнгөрөөд юм одоо? Чөлөө цагаа одоо ч тэгээд сурна. Сурах юм бол гарна штэ ер нь бол элдв янзын сертификат авах гадна. Тэгтээ ингээд бас чөлөө цаг гарангуул сертификат нь бэлдээд идэг ингэж яах вэ? Тэгэл зурагт үзээд назгараад өнгөрөөч, утас ухаад өнгөрөөч. Заримдаа шатар матар тоглоод өнгөрөөч. Юу л юу найз нөхдөйгөө уулзсан. Тэгээд нэг одоо яг л нэг хүн болгонд л байдаг энгийн амьдрал. Одоо нэг хүмүүсийн ярьдаг шиг хүчлээ цагаа би ингэдэг дуулах туртаа дуулдаг энтер гэдэг юм бол яг үнтэй бас байдаггүй. Тэр бол цэвэр миний хувийн менежментийн асуудал үүсэж байгаа байхгүй юу? Гэхдээ хэрвээ боломж байгаад яавал чи юм хийж болох юм шүү дээ. Зөндөө байгаа. Одоо ингэ цаг үл зөндөө байгаа юм чи ер нь бол. Яг би энэ талаар юу гэж хариулах гэдэг вэ гэхээр иймэрхүү асуудал болоод байгаа маань. Цагийн ажил хийгээд яг нэг амжилттай явж байгаа улсуудс байгаа. Тэр нэг үүсэхгүй. Гэхдээ нөгөө талаар нөгөө money rich, time poor гэдэг асуудал болчиход идэм байх гэж би харагдсан юм аа. Яг мөнгө сайн олоод идэг тэр нөгөө нэг амжилттай яваад ирэхээр тэгээд яваад ирэхээр цагийн ажил чинь нөгөө цагаал зарцуулахгүй бол мөнгө орж ирдэггүй болчдөг. Тэгэхээр нөгөө мөнгө нь амар сайн олоод байгаа гэсэн time poor буюу цаггүй ядуулцдаг нэг асуудал гараад идэг. Яг тэр яг тийм над бодогдож байгаа наадхан дээр чинь бодогдож байгаа нэг зүйл нөгөө DoorDash гэрээр одоо хоол хөргөж өгдөг ажил хийдэг байхад. Тэр чинь нөгөө би өөрөө хүн л юм чинь нөгөө хоол идэх цагууд байгаа шүү дээ. Тэр цагуудаар яг хоолоо идэх биш
хүмүүсийн хоолыг хүргэж өгч ижил мөнгө олж байгаа байхгүй юу. Тэгээд нөгөө нэг өөрийнх нь одоо өөртөө зарцуулбал их зохих цагаа яг үндэ ажил хийгээл өнгөрөөж байгаа байхгүй юу. Тэгээд бол орлого сайн олчих юм шүү дээ. Тэр цагаар нь л орлого сайн олно. Тэгээ бусад цагаар нь гүйлчих юм чинь. Тэгэхээр чинь бас нэг жоохон тэр money rich time poor болох асуудал байна. Тэр яг мэргэжлийн ажлын бас нэг давуу тал нь те time rich, money rich хоёулаа болох боломж ус байгаад шүү дээ. Орлого сайн. Тэр нууц шил одоо ер нь Microsoft-оос ямар оффер авч ирсэн бэ? Одоо санаж байгаа юу? Оффер гэдэг нь цалингийн те пакэж яг уу 140 аваад тэгээ base 140 тэгээ 20% бонустай. Тэр нь болохоор нөгөө нэг depend on product performance тэгээ. Тэгээ $100,000 хувьцаа. Тэрийг 3 жил төлөв, 4 жил төлөв хувааж өгөх тийм. юм авчихсан. Тэгээд яг ингээд мөнгөн дүнгээр татврын өмнөх жилийн цалингийн урамшуулч ер нь хэд тавьцуулж байсан. Юу гэсэн үг? Total compensation гэдэг байхгүй. Дараа нөгөө энэ total compensation гэдэг тухай юу та бүхэнд юу тусдаа видео хийж өгье. Тэгээд total compensation дотор юу ордог, ямар тэгээ structureтэй байдаг тухай дэлгэрэнгүй видео ямарчсан дараа л. Одоо тэгтээ нөгөө яг хэрвээ ингээ тэгээ хувьцаа, бонус, үндсэн цалингаа нийт нь авал жилийн цалин урамшуул ер нь хэд? Microsoft-ийн хувьд л 200 орчим лээс 200 орчим мянга. Тэгтээ тэр чинь татврын өмнөх шүү дээ. Тэгээд татвар нөгөө тэтгэврийн дансмаас гэж суудхуулаа тэгээ бас нэлээл тэр чинь хүн сонсож байгаа шиг 200 мянга яг үндэ бас гардаг ирэхгүй л дээ тий. Яг уу. Гэтэ ер нь $200,000 цалингийн урамшуул дээр бол иржсэн. State Farm бол 85-аас 200 иржсэн юм шүү дээ. Гэтэ State Farm дээр цалингаа нэмүүлж чадчихсан юм. Ер нь нэмэгдэж шалаагүй. Нэг тийм 2-3 жил нэг тийм нэг шалахгүй л нэмэгдэжсэн. Тэгвэл 2 дахин цалингаа бол нэмүүлж өгнө бол чадсан юм байна тий. Өөрийгөө ямар ч гэсэн хөгжүүлээд явах юм бол та бүхэн. Тэгээ яг хуу манайхан бас нэг ийм буруу ойлголт авах шиг байна. Технологийн салбар шууд ороод нэг 120 100 муугийн цалинтай тий 120 руу орж ирж гин. Зүгээр би ингээл сургалтаа төгсөөл баг авах юм байна гэвэл бас тэр жоохон өрөөсгөө шүү. Бас тэн дундаас нэг шилэгдээд гайгүй хүмүүс авч байгаа шүү. Дундаж хүн бол нэг 90 хавцаа дээр бол ирж байгаа тий 80 90 хавцаа дээр ирнэ. Тэгээ яг нь $80,000-аас шууд гар дээр авч байгаа гэж ойлгох нь бас өрөөсгөл. Тэндээс ч бас татвар авна шүү дээ. Нэлээд хэдэн төрлийн татвар авна гэдгээ бас ойлгох хэрэгтэй шүү. Тий. Тэрэн дээр бас яг ингээд мэдхгүй. Нэг Microsoft орхон sign on bonus гэдэг нэг анх орсны манай компанид нэг сонгосонд баярлалаа гэдэг утгатай тий. Тийм нэг бонус өгж байгаа. Тэгээл $40,000 өгөх нь гэхээр гоё $40,000-тай болох нь даа гэж утсан чинь тэр мөнгөн дээр нэмэх нь нэг сар гарны цалин малин нэмэгдэж орж исэн чинь юунд өчнөх шалахгүй юм орж ирдээ. Тэгэл би чи имэйл өччихлээ чи одоо яач гин яагаад 40 өгсөнгөө вэ гэдгсэн. 40 гэж яриаг юм уу гэдэг утгатай тий. Гэсэн чи нандуур гарч юу болоо шалгаад өгөөч гэсэн чи ингэж юм надад хасагдаад юм болж байгаа маа. 40 чи ерөнхийдөө бодит дүн юм аа гэдэг нэг 27 хавцаал орж ирэх бах те нэг 40 хавцаал. Причс анх тэрийг болоод $35,000 надад өгнө гэд тэгсэн чинь $25,000 орж ирээд чи одоо юу болов гэдгсэн чи харин дараа нэг statement-тэй нөгөө pay stub гэдэг нөгөө төл цалингийн нэг имэйл шиг юм ирдэ шүү дээ. Тэрэн дээр харин суутгал хэдэн өв гэдгийг нэг бичсэн байдаг юм байл л дээ. Тийм байлээ. Цалингийн bracket. Тэрэн дээр бас шок болдсон шүү ер нь те. Гэтэ би яг уу ингэж санаад байв. Миний өөрийн стори хамгийн их нөгөө мэрэгжлийн ажилдаа орчоод би өмнө чинь Монголд ажилладаг хөө сарын миний цалин чинь $700,000 байж байгаа. Тэр чинь тэр үеийн $500. Тэгээ хамгийн анхны цалин буусан чинь $5,000 нөгөө жилийн цалин нэг доор ороод ирсэн чинь инээд өдөржингөө инээж явж ирсэн. Тэгээ чамд ийм төг байдгүй юу ер нь инээж ийсэн. Гэ яг уу байна. Байхдаа нөгөө хамгийн анх би чи ирээд нөгөө түрүүн ярьжсэнаар цагийн ажил барилгын тэтгэж барилга дээр ажиллаад өдрийн $80 ажиллана гэдээ ажиллаж байгаа байхгүй. Тэгээд тэр чинь 7 хоноод илүү 14 хоноод илүү цалингаа өгч ирсэн. 7 хоноод ч гэсэн гэж байна. Тэгээд 7 хоногийн дараа тэр чинь хэд юм бэ? 80-ыг өрчгөн 6 өдөр ажилласан гэж $400-500 авчиж байгаа байхгүй. Тэгэл өнөөхийгөө нөгөө төгрөг рүү шилжүүлээд ütсэн чинь юу вэ чи нөгөө миний Монголд авч ирсэн цалингаас их байж тээ гэдэг тийм бодол ер нь бол төржлээ. Жилийн цалингаа нэг өдөр авдаг тий ерөнхийдөө бол тэгэж тийм мэдрэмж төрн.
Тэгээ яг хоо яг мэрэгжлийн ажил хийхдээ бол ерөнхийдөө бол нөгөө бас цагийн ажил хийгээд нэлээд өчн очрыг ойлгоцсон тодорхой хэмжээний юм мэдсэн явсан болохоор нэг айхтар юу яагүй. Би ч юм болохоор шууд нөгөө Монголд ажиллаж байгаад энд ажил, тийм ажилд орсон болохоор. За чи ингээд төсөөлөө те. Яг очин 20 те 22 те ч юм уу нэг очтой ч 101 хүүхэд те. Яг тэр үеийн л очин насны хүүхэд ингээд энд нэг юм сургуулаар ирсэн. Чикагот ч юм уу те. Нэг хотод Америкт ирсэн, DC-д ирсэн. Монголоос ирсэн. Тэнд явж бас нэг диплом аваад ирсэн. Тэгтээ одоо Америкт одоо амьдрна гэсэн. Тэгээ яг уу манай нөхөр мэдээж ирээд доорта шүүбэр хийж байгаа. Тэгээд ахаа одоо тий би энэ доорта шүүбрээ хийгээд ах уу яах уу эсвэл ингээд би хичээж байгаад одоо ийм мэрэгжлийн ажилд орох надад боломж байна уу өнтэргээ чамаас зөвлөгөө авъя гэвэл чи яг юу зөвлөгөө хүмүүс тийм зөвлөгөө авах тохиолдол байна гарна л да яг олон биш л дээ. Шууд ингэж хэлэхэд амар хэцүү шүү дээ. Хүний амьдрал юм чинь тий. Зүгээр яг тухайн хүнийхэн байдлыг харахаар тэрний чиний хэлдгээр бизнес ухаантай байгаад айгу өөрөө тэр угаасаа тэр доордоо шинтрэ хийгээд дэвчин дээшлэх хүмүүсээ үл баг тэрүүгээр нь явуулсан ч яах вэ? Миний хувьд бол зүгээр өөрөө үнэхээр биний энэ болохгүй байна. Шийдвэрээ гаргацсан хүн гэсэн. Миний нэг л болохгүй байна. Би мэрэгжлийн ажилд орчвол яах вэ? Мэрэгжлийн ажилд яаж арах вэ? Танаа мэрэгжил рүү орох боломжтой юу гэвэл би дандаа л болно гэж хэлдэг. Хичээх хэрэгтэй, цагаа гаргах хэрэгтэй болно гэдэг. Ер нь хүмүүс болж л байсан. Миний нүдэн дээр бол болж исэн хэд хэдэн хүн байгаа. Тэгээд болдог угаасаа болж байгааг нь би бүр өөрөө нүдэрээ харцсан, өөрөө тусалж ингээд дэмжээд хамтдаа зүтгээд ингээд болгоцсон болохоор тэр бол ер нь бүрэн боломж, бүр 100% боломжтой зүйл. Тэгвэл одоо хаанаас эхлэх вэ те? Би ингээд эргэлзээд байдаг байхгүй ихэнх хүмүүс. Би одоо ингээд те өдөржингөө арайч үүж ажиллаж ийм мөнгө болоод энэ мөнгө ингээд буцаагаал амьдралтаа үүрээл ерөөсөө илүү цаг гарч болохгүй нь яг хаанаас эхлэх ёстой болоо гэвэл яаж эхлэх ёстой юм бэ? Энэ салбар руу яаж орох вэ? Тэр мөнгөө өөртөө зарцуулаад тэрнээс илүү гарч чадахгүй байгаа бол хувийн менежментийн зүйл шүү дээ. Тэрэн дээрээ бол ямар нэгэн байдлаар өөрөө цагаа бол гаргах хэрэгтэй. Цагаа гаргасныхаа дараагаар бол яг хүний сурах арга барилууд харилцан адилгүй. Зарим хүн зүгээр аягүй сэргэлэн интернет ухаад сурчдаг хүн байна. Нэг хүн эсвэл зарим нь хүнээр хэлүүлээ сурчдаг хүн байна. Эсвэл их сургуульд явдаг хүн байна. Boot camp-д явдаг хүн байна. Сургалтын төвд явдаг хүн байна. Гэх мэтлэн ямар л бол ямар аргууд байгаа. Тэгээд тэр хүний сурдаг арга барил нь яг юу юм? Заавал хүнээр хэлүүлдэг юм уу? Заавал их сургууль мургууд удаан сурдаг юм уу? Тэгэл тэр арга руу л чиглүүлэхийг бодно шүү дээ. Зүгээр яг хоо ямар ч арга байсан би адапт хийгээд орчноо гэлцэхэд хэрэгтэй байна гэсэн хүний хувьд л одоо бол boot camp-ууд бол их орно шүү дээ. Тэгээ визний асуудал бас нөлөөлнө л доо. Визний ажлыг хийхгүй одоо оюутан визтэй хүмүүсийн хувьд бол сургууль бараад бол одоо нөгөө виз нь одоо нөгөө нэг дадлагаар ажиллах хэрэг гэх юм уу монголоор CPT OPT-гээр гарах тийм боломжууд л үүснэ л дээ. Тэгэхээр тэр мөртөө ноёлдуулж ижил хэлнэ. Зүгээр ажиллах хэрэгтэй хүний хувьд бол зүгээр boot camp-ээр гэлцүүлчихвол хамаагүй дээр авах гэж бодод. Хурдан яг уу ингэж бодлоо шүү дээ. Одоо энэ YouTube интернетээр л дүүрэн энэ технологийн хичээлүүд байна. Хүмүүс яхаа тэр нь өөртөө сурчиж болохгүй байгаа юм болоо. Чи ер нь өөрөө ингээд бас бэлтжижсэн шүү дээ. Ганцаарч. Тэгээ бас хүмүүстэй бас бэлтжижсэн. Энэ хоёр дээр ер нь ялгаа гарт юм. Гарна. Мэддэг хүн эсвэл зөвлөхтэй гарна. Асар том гарна. Яг уу тэр түүхээсээ хуваалцвал. Тийм, түрүүний тэр State Farm байж байгаа би Microsoft руу ороход унаад болохгүйсэн гэж гисэн шүү дээ. Нөгөө нэг том компани тэкүүд дээр 9 удаа унсан гэдэг. Тэрэн дээр чинь болохоор өөрөө болоод байна гэж бодоод байгаа болохоор тэр чинь болохгүй болоод унаад байгаа байхгүй юу. Тэгэхээр яг юун дээр алдаа гаргаад байна тэрийг мэдэх хэрэгтэй. Тэрийг өөрөө олж чадахгүй хүнээр хэлүүлвэл яг мэддэг хүнтэй явал асар хорд явна шүү дээ. Мэддэг хүнээр яг хэлүүлээд явчих юм бол. Тэгтээ яг бас мэддэг хүнээр хэлүүлэх гэж байгаа гээд нэг хүн хэлээд өгье гээд нэг наашаа харсан дээр нь өдөр болгон шаналгаад байвал нөгөө хүнээ залхаагаад үргэлжлэж шүү дээ. Тэгэхээр нэг асуултуудаа яг өөрөө өөрийнхөө хэмжээнд сайн бэлдэж өөрөө яг ингээ ойлгохгүй байгаа ч юм уу тэгэхээр эргэлзэж байгаа зүйлүүдэд бэлдэж байгаа л нэг удаагийн шанс гарах юм бол хүнээс асуух зарчмаар тэгжэл одоо зөвлөгөө авч тренинг хамтдаа хийж энэ. Тэгээд нөгөө хүний чинь цаг бол айгүй үнэтэй шүү дээ. Нөгөө хүмүүс ч аль хэдийн надад ямар хүн зөвлөх вэ гэхээр аль хэдийн нөгөө шатн дээр очсон хүмүүс зөвлөж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө хүний чинь цаг бол одоо бид нар яг цагийн мөнгө тооцдог цагаар тооцвол цагийн баг хэд байна уу? Одоо 100 гарцсан байгаа үст тий. Тэгэхээр тэр үний чинь одоо юу хийдیں۔ Гэр бүлтэйгээ өнгөрөх цагаас нь аваад 2-3 цаг ингээд зарцуулж ингээд чинь нөгөө хүний айгүй том сэтгэл айгүй том хөрөнгө оруулалт байгаа байхгүй юу юм бол. Тэрэн дээр нь тэгэл хэрэгтэй нь одоо газ асууж таа. Зүгээр яг хаа сургалт юм уу, их сургууль юм уу, boot camp-д орвол тэр чинь бол угаасаа мөнгө төлсөн би чамаас юм асуун шүүгээ тэр үний цагийг захиалаад авцсан юм чинь яг хаа тэгээд амар л болчихж байгаа юм л да ер нь бол.
Хүнтэй явуул нэг өөрөөр хэлбэл хүнтэй явуул айгу хурдан л гэсэн үг санаа болчихж байгаа байхгүй. 200,000 долларын цалинтай хүний цагийн үнэлгээч одоо хэд үт юм бэ? Чи дэрийг мэддэггүй. Нарийн яг хэлж мэдгүй. Гэхдээ нэг 110 марав хавцаа байна уу? Дотрын үнэтгээрээ тийм байгаа хаа тий. 200 руу ирэх бах шүү. Ирэх үү? 2000 цаг авчаад шүү дээ. Ажиллах цаг чинь 8 үрчгэн 220 өдөр чинь. Тийм байгаа шүү дээ. 220 өдөр ажлын цаг авах шүү дээ. Тэгээ 8 цагийг үрж ирж чинь. 600,700 хавцаа. Тий. Тэр их чинь 200,000 доллар дээр чинь цагийн 200 руу бараг төгөхгүй байна. Тэгээ арайч 200 ирэх юм байна. 150 хавцаад 120 30 хавцаа. Тэр хавцаа юм шиг байна. Бүдүүн тамар утга тий. Тэгэхээр нэг тиймэрхүү зардал гаргаж байгаа гэдгийг бас ойлгох хэрэгтэй тий. Тиймэрхүү хэмжээний зөвлөгөө авъя гэж хэрвээ хүсэж байгаа бол манайхан нэг л нөгөө дандаа найзан дундаа бас нэг иймэрхүү тохиолдлууд байдаг тий. Маргааш интервьюд орлоо. Мандаа өнөөдөр туслаач гэдэг. Тэр хүмүүст боломж байгаа юу? Тэр хүмүүс яг ямар хүнээсээ шалтгаална. Үнэхээр бэлтгэлээ өөрөө сайн хийцэн мөртлөө өөртөө ихтгэл мотой хүн байгаа гэж болно шүү дээ бас. Тийм хүний хувьд бол ер нь боломж мэдээж байгаа. Бас нөгөө хүн яг өнөөдөр болохгүй болсон ганц хоёр имийг нь хурдан хэлээд ихэр айгүй хурдан тусахчдаг. Өөрөө хурдан тусах гэдэг чинь өөрөө урд нь ганцаараа зөндөө нухацсан гарал гэсэн үг байхгүй юу? Ганцаараа нухаад яг учрыг нь олохгүй ингэсэн байгаа юмнуудыг яг тэр нухаад болохгүй байгаа ганц юмнаа асуучж байгаа хүний хувьд бол бас тусгаад авчих боломжтой. Үнэхээр бэлтгэл нь ханаагүй өөрөө ер нь ганцаараа суугаагүй хүний хувьд маргааш ихээр ер нь бараг л худалч боломжгүй зүйл шүү дээ. Тэр чинь одоо бас хүнийг боломжгүй гэж хэлэхээр бас хайшаач. Тэ боломж гарах л бол та 1001. Аз ус гэж магадгүй тэ таарс болох шүү дээ. Бас юу. Азсан дээр найдахгүй тэ яг үнэхээр өөрөөс нь хамааралтай болгоё гэвэл тэр ер нь жоохон хэцүү тэ яг өнөөдөр маргааш интервьютэй өнөөдөр бэлдэнэ гэвэл тийм шүү дээ. Дор хойш нэг 2-3 сарын өмнөөс бэлдэхгүй бол цаг хугацаа нөгөө тууштай бэлтгэл гэдэг зүйл бол ер нь хамгийн номер 1 зүйл шүү дээ. Тууштай л бэлтгэх хэрэгтэй. Тэг жижиг ер нь амжилттай биш шүү дээ. Амжилттай ч гэж нэг том юм ярих хаашаа манай мэрэгчлэр бол одоо энэ орж боломжтой. За тэгвэл 17-той тий хай скулээ төгсөж байгаа хүүхдүүд тэгвэл за би Америкт ирээд хай скулээ төгсчлөө. Мэдээж хай скулээ төгсөж чи энэ хавьд нэг ажиллах эрх мэрэгтэй болсон. Би ер нь шууд ер нь их сургуульд орохгүй энэ чиглэл рүү ажилламаар байна. Тий цаг өрмээргүй байна гэж байгаа хүмүүст боломж байгаа юу? Тийм хүүхдүүд бас байгаа штэ. Хэр хувийн бэкграунд нь хэр вэ гэдгээс шалтгаална. Одоо айгүй сэргэлэн хүмүүс үүд штэ одоо. Тэр хүмүүс бол одоо boot camp ороо. Ер нь boot camp бол тиймэрхүү яг ажлын эрхтэй болсон хүний хувьд л айгүй хурдан арга л да. Гэхдээ бас эсрэгээрээ boot camp-ийн нөгөө төлбөр мөнгө тэрүүний санхүүгийн байдал нэр юм байгаа. Янз бүрийн юм яригдах байх л да. Тийм байж болох. Зүгээр хуваараа бэлдээд орчийгвол бас л нэг чиглүүлэгчтэй байвал л зүгээр. Ер нь бол эсвэл их сургууль юу бараад бол мэдээж гайгүй шүү дээ. Ер нь их сургуулийн boot camp бараад. Хуваараа гэвэл тэгтээ яг манайхан нэг ингэдэг гэхдээ би одоо юу энэ химэл оюун гэдэг нь одоо тренд болоод нэг хүүхдүүд тэгээ ботчих шүү. Тэр 17 молоотой хүүхдүүд. За би энэ химэл оюунаа сурж байгаа л химэл оюунаар ажилламаар байна. Тэ 17 та 18-т. Энэ ер нь хэр реалистик боломжтой юм уу? Химэл оюунаар ажилд орох тий. Шууд химэл оюун гэдэг шүү дээ манайхан ч. Боломжтой л байх. Зүгээр яг миний өөрийн туршлага дээр гэвэл химэл оюун ухаан гэдэг зүйлийг хөгжүүлэх чинь одоо бас л нэлээ одоо энэ салбартаа буцалчихсан, нэлээ нухуулсан гарууд л одоо тэрлүүгээл нэлээ дөнгүүр гарууд нь л тийшээ чинь орж байгаа шүү дээ. Ер нь бол тэгэхээр шууд цоо шин бид нар чи яадаг вэ? Их сургууль төгсөнгүүт ямар байдаг вэ? Баахан юм сурцсан мөрчсөн мөрчлийг ажил дээр гараад бүхэл юм хажуудах нэр хэлүүлдэг гэсэн. Тэгэхээр яг тийм тохиолдолд бол одоо AI-аар ажилд авах юм болоо яг хэлж мэдэхгүй л байна л да. Миний бодлоор бол жоохон хэцүү бах тий. Хэцүү л байх л гэж бодсон. Энгийн програм тий софтвер инженерээр орохоос бол нэлээд хүндхэн давааг давах хэрэгтэй болж таараад байна тий. Нэлээд хийцэн юмтай байж. Тий хүмүүс бас нөгөө cyber security гэдэг нь одоо их тренд болоод байна. Тэгвэл би энүүгээр тий сурахад илүү амархан юм шүү гэдэг. Тэр нь security бас л яг төрөнийхтэй адилхан тасал овоол дөнгөөр гарууд нь тийшээ орно штэ. Үнэхээр ахлах инженерүүд, лид инженерүүд л тийшээ зууралтна. Нэлээд туршлага хоригдлогдсны үндсэн дээр тэрүүн дээр нэлээд амархан орох боломжтой. Яг анхнаасаа 0-оос нь авдаг багууд гэж магадгүй л дээ. Сургууль төгсөн юм хөлтийг сургаад авчих гэсэн баг байхыг үгүйсэхгүй. Гэхдээ ер нь бол найдвартай батараанд нь тийшээ орё гэх юм бол цаг хугацаа нэлээд орно штэ. Шууд орно гэхэд жоохон хэцүү байж магадгүй. Энгийн програм софтвер инженерээс бол хамаагүй жоохон хэцүү те туршлага шаардтай.
Бас data analyst-аар би орно гэж бас манайхан яриад тэр ер нь хэр боломжтой. Би data analyst-ыг бас өөрөө яг гүйцэд яг хэлж мэдэхгүй. Хүмүүсийг харж байхад орцсон тохиолдолд бас bootcamp энэ төр цугаад орцсон тохиолдол байгаад байдаг. Тэгэхээр бас боломжтой байж магадгүй. Одоо яг гэхдээ энийг бол би яг өөртөө айгүй итгэлгүй хариулж байна. Яг data analyst-ыг бид нэр ингэж үзээд байгаа юм а. Өмнө нь нөгөө нэг Excel ч юм уу мэдээлэлтэй ажиллаж исэн туршлагатай, суурьтай ч юм уу санхүүгийн байгууллагад ажиллаад тий дата ажиллаа сурцсан хүн нэг програмчлалын суур мэдлүүдийг олж аваад тэгээд энэ хоёрыг хослуулсан мэргэжлийг data analyst гэдэг ах шүү тий. Тэгвэл тэр хүмүүст илүү боломж боловцсон байгаа. Ягаад гэвэл тэр хүн чинь нөгөө Excel дататайгаа ажиллаад бизнесээ ойлгочихсон нэмхэн технологи ашиглаад тэр хүмүүс илүү effective буюу тий илүү нөлөөлөлтөй ажиллах боломж ажлын байр илбэг болж байгаа. Тэрс байх гэж хараад байна. Тэгээ яг биднээс нөгөө энэ асуултууд ирээд идэг учраас бас энэ дээр хариулт өгье гэж бас бодсон юм аа. За би нөгөө очиг бас өмнө нь ингээд хальт таньдаг те бас хамт ингээд байж исэн учраас бас юмнуудын түүхүүдийг мэдээд байгаа учраас яг иймэрхүү юм болдоо шүү дээ. Оч дээр ингээд нэг Монголоос ирээл те. За одоо маань чинь Америкт ирцээ. Танаад нэг хэд хоны те эсвэл нэг сар амьдраад чи нэг манига бэлдээтгэж гээл. Олон нэг жил ч одоо гэртээ амьдрууллаа шүү дээ. Амьдруулаад ингээд бэлдээд ямар ч гэсэн технологийн салбарт орууллаа. Ер нь хэдэн үнийг оруулчих. Тэгээд гэртээ байлгсан хүмүүсээ тэгвэл за тусалсан хүмүүсийн хувьд бол нэлээд байгаа хаа 10-аад төрчин байгаа хаа. Зүгээр би яг оролцсон гэж хэлэхэд бас хэцүү шүү дээ. Тэр чинь хамаг ихэнх даваагийн тэр хүмүүс өөрсдийн хичээл зүтгэл дээр л орж байгаа байхгүй. Тиймэрхүү тоо байлгах. 10% болов тий. Тэгэхээр тэр хүмүүсийн ингээл нийтлэг тий гаргадаг алдаа чи тэрийг нь хараад ингэчээчээ гэд нэг зөвлөдөг юмнууд нь юу байд юм бэ? Дөнгөж Монголоос ирсэн тий эсвэл ингээд цагийн ажил хийж байгаа ийшээ хөрвж байгаа хүмүүс. Нийтлэг гаргадаг алдаа. Гэхдээ яг хоо нөгөө миний яг нөгөө тэгэж яг хүмүүст нэг жоохон цаг гаргадаг байсан, тодорхой хэмжээнд тусалдаг байсан үед бол нөгөө зах зээл их сайн бүүн байсан болохоор амар том алдаа садайхан байхгүй. Байхгүй ч байх те тэгээд гаргаж л байгаа юм л да. Гаргасан ч гэсэн энэ интервью дээр ярилцлаган дээр унсан ч гэсэн дараагийн ярилцлага нь яг л хаалга тогсч идэг болохоор тэгээд нэг тэрэн дээр би нэг бодоо тэгээд тийг ингэдэггүй. Хүмүүсийн хувьд бол би миний зөвлөдөг юм бол цагаа гарга нух хий ерөөсөө оролдоод эхэлчихэл нөгөө хүмүүс айгаад байдаг байхгүй эхэлдэггүй. За би нэг энэнийг л мэдчих авчаал ярьслахаа эхлэх гэдэг юм уу хойшин тавиад айгаад байдаг. Гүй чи одоо эхлээл зүгээр яад ихний тэр аимшигын ярьслахуудаа хийгээд уна. Тэгээд тэрэн дээрээс чи нэг хүнтэй яаж харьцах юм байна яах юм байна. Ярьслага болгон дээрээс тодорхой их бах хэмжээний сураал байдаг байхгүй ер нь бол. Тэгээд тэрийг нь л мэдрүүлэх гэдэг нэг ярьслахын соёл байгаа шүү дээ. Амарлаг технологийн мэдлэгтэй байнгутлаа ямар соёл нь таарахгүй гарвал тэрийг давна гэж хэлэхгүй шүү дээ. Ер нь ярьцлагатай нэг нийцэх. Англи хэлний асуудал чи ер нь номер 1 байгаа шүү дээ. Асуудал соёлоос. Тэр яг гол хэлж байгаа зөвлөгөө бол тий хоошин тавиад байхгүй өнөөдрөөс интервью шууд өгөөд эхлэе тий. Тэгээд тэндээсээ гоё суралцаад дараагийнхын юмнуудад амжилттай оролцоод явах нь л ер нь чухал хамгийн эффектив тий. Эффектив гэдэг чинь монголоор юу юм? Үр дүнтэй арга юм биш үү? За өөр асуудлууд юу вэ? Асуудал дээр болвол резюмений асуудал. Резюмен дээр асуудал үүснэ. Гэхдээ одоо ч би бас яг гүйцэд би яг хэлж мэдэхгүй л байна л да. Резюме дээр одоо Монголын резюмег хүмүүс CV гэж яриад нэг юм бариад ирдэг. Тэр бол жоохон учир дутагдaltaй харагддаг. Ер нь бол энд бол accept болохооргүй юмнууд байдаг л да. Ерөнхийн нэг паттерн байдаг. Тэрийг л хэлж өгнө гэхээс биш. Нарийн бол яг чи ийм үг нэмч гэдэг юм уу, энийгээ хасч гэдэг юм уу тийм айх тэр юм бол хэлж чадахгүй л дээ. Би өөрөө нөгөө нэвч чот мэдэхгүй болохоор. Соёлын зөрүү гэдэг юмнууд тэгээ ярилцсан дээр яаж гарт юм бэ? Чи өөрөө ч юм уу хүмүүсийн гаргадаг соёлын зөрүүнүүд юу гарт? Хүмүүс айгаад идэв. Ингээд би ч гэсэн өөрөө хамгийн анхны ярилцлагад өгч явахдаа ингээд ярилцлаганд ороход одоо яана гэж баргалж л тэр ярилцлагаас айгаад бүр анхнаар орохын өмнө ингээд ялагдчихад орчиж байгаа юм. Сэтгэлээрөө тий. Яагаад нэг тийм нэг анхны ажлын ярилцлагад бол ингээд Америк хүнтэй харьцсан Америк гадаад хүнтэй харьцсан одоо яадаг бол бидний нэг майндсет нэг юм байгаад байна л да. Бид нэг хүүхдээ байхаас Америк кино үзэхээр нэг Америкчууд нэг лаг л гэдэг нэг ойлголт байгаад байдаг. Энэ лаг хүмүүстэй ч харьцахаар одоо яана яста би ч тийм лаг биш штэ би ч чааваас нэг юм амьтаж та гэсэн бодол төрөөд байдаг. Эсвэргээр би өөрөө ингээд ярьцлага аваад үзэхээр тийм байхгүй байхгүй юу.
ерөөсөө л яг мантай адилхан гар байгаа. Тэгээд нөгөө нэг цаад хүнээ лаг хүн би мяа хүн гэдэг тийм бодлоо бол авч хаях хэрэгтэй. Зүгээр нэг найзтайгаа нэг ярилцлага хийж байгаа. Ярилцлагаа бол нэг ажлын ярилцлага гэж бараг бодохгүй байсан ч зүгээр ээж магадгүй. Зүгээр битээр нэг найзтайгаа илбэд нэг юм хийх гэж байгаа. Найз бол ерөнхийдөө бүх юмыг мэдчихэж байгаа. Би бол зарим зүйлийг мэдэхгүй. Найзтай илбэж хийнэ гэдэг зарчмаар. Тэгэхээр бас нэг хүмүүсийн нэг буруу ойлгоод байдаг зүйл яг хүмүүсийн ч гэж зарим хүмүүсийн буруу ойлгоод байдаг зүйл гэх юм бол техникал юмнуудыг нь асуунгуудл би бүгдийг нь хариулчих юм бол өгсөн даалгаврыг хийчих нэгээс бодлогыг бодчих юм бол тийм орчин гэж ойлгоод байдаг. Гэтэл эсрэгээрээ тэрэн дээр олон зүйлийг харж идэг. Нөгөө нэг ярьцлага авах чинь биднэрт нэг удирдамж өгж байгаа шүү дээ. Чи нэг ийм зүйлүүдийг шалгаараа энийг шалгахын тулд ийм асуулт байж болох юм. Энийг шалгахын тулд ингэж байгаа үнийг ийм талтай гэж үзэх юм ч гэдэг юм. Тэр чинь нэг дэлгэрэнгүй уншсан чи айгүй өндөр тийм дэлгэрэнгүй зааврууд байт юм байлээ шүү дээ. Нэг би манайс ч нэг халт гүйлж харчаад ярьцлага авах гал яваад орчдөг байсан бол тийм байдаг юм байлээ. Тэгээд ер нь бол цаад хүнээс айх юм бол ерөөсөө байхгүй. Зүгээр асуусан асуулт одоо миний нэг ингээд ярьцлагандаа одоо баримтлагдаг тактик байдаг байхгүй. Тэр хүн одоо за нэг ийм систем ингэ тэгэж юу гэж бодож яаж ингэж гэдэг байхгүй. Тэгэхээр би эхлээд би ийм систем рүү ажиллаж байгаа ер нь бол мэдэхгүй л энэ. Тэгтээ хоёулаа нэг ярилцаад нэг хүчин олчихыг бодъё. Гэл тэгээд эхлээл за энэ ийм байд юм уу тийм байд юм мэдэхгүй юмнуудаа авалж асуугаал. Тэгж байгаа л нэг мэдэхгүй unclear байгаа одоо өөрийнх нь мэдэхгүй байгаа зүйлүүдийг тодорхой болгож авал тодорхойгүй байгаа зүйлүүдийг тодорхой болгож авч байгаа л тэгж байгаа за тэгвэл ингэ хийчихвэл болмоор юм байна уу тэгэл энийг ингээл хийн ингэн тэгнэ гэдээ амарлаг хийгээд байх бол албагүй юм байна гэж би ойлгосон. Энийг ингээд хийчихвэл болчих юм шиг надад санагдаж чамд ямар нэгэн очир дутагдaltaй чанар тал харагдаж байна уу би ямар нэгэн дутуу зүйл ярьчих уу юу болж байна гэдэг нөгөө хүнтэйгээ айгуутай амьд харилцаа үүсгэж байгаа байхгүй нөгөө шууд энийг хийгээл ингээл болоо миний хар хийн гэдэг байх та биш нөгөө хүнтэйгээ хоёулынхаа санааг тусгаж чинь нөгөө хүмүүс чинь тэгээд нэг ингээ амьд харилцаа үүсгээд ирэхээр хэлнэ штэ чи нэг энэ дээр алдчихлаа энийгээ тэгчлээ тэрийгээ ингэчлээ энэ ер нь ийм байвал яасан бэ чи нэг ингээ бодоод үзвэл ямар айгүй их тусалдаг байхгүй нөгөө хүмүүс чинь тэгэхээр нөгөө хүнийх нь тэр одоо нэг заавар зөвлөгөөг аль болох авахын төлөө амьд харилцаа үүсгэх их чухал айх хэрэг ерөөсөө байхгүй өөр найзан дондоо ороод ярих хэрэгтэй аль болох чадвал тэгтээ бас эвгүй ярьцлага авдаг хүмүүс байдаг л да тий. Нөгөө анханаас орж ирэх нэг загнаастай бэлэн тий. Загнаастай хөмсөг зангидаас бараг хөмхийг 100-аас энэ хүмүүс байдаг л да. Тийм хүмүүс тэр одоо яаж ярьцах хэвээр нэг юмнууд бол тухайн хүний нэг хувь хүний л одоо нэг тэр асуудлыг даван туулах тийм чадварын л асуудал гарч байгаа юм л да. За ингээд бид бүхэнтэй үнэтэй зөвлөгөө өөрийнхөө түүхийг хуваалцсан очтоо баярлалаа. Тэгээд өнөөдрийн подкастаа ингээд өндөрлөе дөө. Ингээд эцэст нь хэлэхэд нөгөө чамд тэгээ хүмүүст хэлмээр байгаа. Тэгээ хандаж хэлмээр ирээдүйн монголчуудаа хандаж хэлэх. Үлдсэн асуу үлдсэн юм юу байна? За нэг амар их хэлэх юм байхгүй дээ. Зүгээр яг хуу хүмүүсийн хэлдгээр зоригддаггүй л дээ ямар нэг юм руу. Тэгээд нэг хүмүүстэй тийм хүмүүстэй таарч байсан одоо жишээ нь төрөний чинь хэлдгээр миний одоогийн цагийн ажил хийж байдаг. Миний хийж байгаа ажил нэг л болохгүй байна гэдгээ бол хүмүүс мэддэг хүмүүс амар их байд юм билээ л дээ. Өөрсдөд нь болохгүй байгаа мэдрэмж төрөйддөг хүмүүс. Тэгсэн мөртлөө зориглоод нөгөө нэг өөрчлөлт хийх гэж оролддгоо. Тэгээд эхлийн цэгээ нэг 50 давна гэдэг чинь айгүй том зүйл. Дараа нь тууштайгаар тэрийгэ хөөгөөд ажиллана гэдэг чинь бол ерөөсөө тэгэл ер нь тэр тууштай юм гэдэг чинь бүх зүйлийн л амжилтын л үндэс юм болов уу гэж би бодсон шүү дээ. Тэгээд сүүл дээр харж байгаад эхлүүлээд авах хэрэгтэй, тууштай авах хэрэгтэй. Тэгээд ерөнхийдөө бол тэр хүн заавал манай мэрэгжил рүү орох албагүй л дээ. Хүмүүс нэг гэж асуудаг нөгөө одоо ямар мэрэгжил сонгох уу гэд. Би нөгөө энэ мэрэгжлийн хүн болохоор энэ мэрэгчлээс санал болгочих гээд байдаг. Гэхдээ би бас нэг одоо тэр чинь миний дутагдaltaй чанар болох гээд байгаа байхгүй нэг шууд л одоо надаас дээр мэрэгжилтэй хүн байдаггүй юм шиг л өөр их мэрэгчлээс санал болгох гээд. Тэгэхээр одоо юу ч орсон болно. Тэгээд тэр мэрэгжлээ сонгохдоо харж үзэх зүйлүүд байгаа шүү дээ. Ажлын байр хэр олдцтой байдгийг, цалин хөндлөө нь амьдралд хүрэх юм уугүй юу? Одоо тиймэрхүү юм. Ямар нэг эдийн засгийн нэг бэрхшээлтэй үед тулгархад хамгийн түрүүнд халагдчихдаг ажил юм уугүй юм уу те? Цомхогдолд орчдөг ажил юм уу энтрийг бас бодолцоол ямар ч хамаагүй мэрэгч сонгол гэж хэлдэг л дээ ер нь бол. За окей. Ямар ч байсан эхэллээ. Зөрөгтэйхөө шиг тавиад тууштай яваарай л гэж зөвлөхөр те. За баярлалаа. Ингээд өнөөдрийн ярилцлагаа дуусгацгаая.